Эрүүл мэндийн сайд эмийн хилдэс эмнэлгийн хэрэгслийн газар хамтарч байгаа дээр нь нэг дөрвтөр хэмжээ авахгүй энэ нийгэм бодлогын байгаараа нэг хурлын хэмжээнд ярьж байгаа. Өнөхөр болохгүй байгаа асуудал байгаа шүү. Эмийн нөөц хөдөөд энэ сая илгүй байдалтай болоо. Ямар нэг юм гарлаа гэхэд одоо эмийн нөөцтэй газрын ховор шүү. Хувийн эмнэлгүүд юм доороо дараа борлуулдаг. Тийм учраас энэ дэр нэлээд анхаараа гэдэг хэлээ. За эмийн үйлдвэрийг одоо хөгжүүлэхгүй л одоо бид алин болгоод ингээд импортоор авчих. Энийг бас ярих шаардлагатай. За тэгээд эмийн сангийн асуудал сум багийн төвшин нөхөр хүнд үнэтэй байна. Сайн хувийн эмийн сангууд чинь аптек бөөний төвүүд чинь тухайд гадаадын бол тийм олон дахин нэмэгдэг. Тэгсэн мөртлөө засгийн газраас олон хөнгөлт үзүүлсэн. Нийт 12-3 төрлийн хөнгөлт. Бүх татвараас нь чөлөөлсөн. Хөнгөлтөө зээл өгс. Тэгсэн мөртлөө нэмээд. Энийг одоо эмийн хэрэгслээр тухайн эрүүл мэндийн сайд хяналт хийж чадаагүй. Одоо 140-д оронтой байна. Энэ том хайрам шүү дээ. Зөвөр байж явах юм уу одоо? Ажиллах нь шаардлагатай. За зарим тухайд 2000 хэд онд алдаатай бодлогод байсан. 2022 оны 7 сарын 29-ны 383 дугаар тушаал дээр унал татлын эмдэр чинь одоо ингээд тураах юм оруулж ирсэн одоо зөвшөлтүүд гарч ирсэн. Сайдын тушаалд нь гараад ингээд. Одоо ерөн хяналт тавьж ажиллах шаардлага төрнө. Эрдэнэдээ одоо сусны төвчсөн сайн ажиллаж одын хяналт тавих хэрэгтэй. Хөдөө сумууд дээр аймгийн төвийн эмийн тендер асуудлаар анхаарах хэрэгтэй. Зарим хаалттай системтэй юм. Сэтунари байж байна. Лабораторийн одоо бүх төсвийг өндөрнөр авдаг гэсэн. Та нар дээр хуваарлсан төсвийг ихэнх тэднээс авдаг гэсэн. Өндөрнөө шахдаг. Энэ дэр бас хяналт хийх шаардлагатай байгаа. Энийг би сайн мэдж байгаа. Эмнэлгийн дарга газрын дарга байсны тухай үед эднэрийг үнэхээр сайн мэд. За хийлгаалаар оржиж байгаа эмийн тэр лабораторийн асуудал байж байна. Энийг ч бэхжүүлэхгүй л энэ болохгүй. Нөгөө талаар эмийн чанарын шалах аппаратоног төхөөрөмж дутагдaltaа энийг одоо цааш хөгжүүлэх ажлаараа ажиллахгүй болохгүй нэ гэдэг хэлээ.